Сүхбаатар аймгийн Мухан сумын хүүхдийн цэцэрлэгийн хамтдаа хөгжих цаг мэргэжлийн хөгжлийн бүлгийн захимж сургалтын хэрэгтгүүнийг сургалт үйл ажиллагаанд ашиглаж буй туршлагаа танилцуулж байна. Орчин үеийн хүүхдийн хэрэгцээ шаардлага сонирхолд нийцүүлэн захимж сургалтын хэрэгтгүүнийг боловсруулан сургалт үйл ажиллагаанд ашиглах арга зүй, ур чадвараа дэвшлүүлэх, суралцахад ахиц гарах зорилготойгоор хамтран ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааг чанартай сайн хэрэгжүүлэхийн тулд бид 5 үе шаттайгаар хамтран ажилласан. 2002-2023 онд багш нарынхаа захин ур чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд бүтээлч контент хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, 2024 онд дахин засан сайжруулан одоо хүртэл хэрэгжүүлж байна. Захин ур чадвараа сайжруулснаар сургалтын чиглэл бүрийг захим сургалтын хэрэгтгүүнийг чанар сайтаагаар боловсруулж, үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн ба ашиглалтын явц засан сайжруулах, алдаа асуудлаа тодорхойлох, засан сайжруулах ажлуудыг зохион байгуулж, ахиц үр дүнгээ тооцох үе шатыг хэрэгжүүлэн ажиллав. Бид асуудлаа тодорхойлж хийх ажлаа төлөвлөн, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх явцдаа багш нарынхаа захин ур чадварыг сайжруулан, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хамтдан зэрэг хэрэгжүүлсэн. Багш нарын захин орчинд ажиллаж буй байдлын судалгааг гарааны, явцын, агцын гэсэн хэлбэрүүдээр тогтмол авч, ахиц хэрэгжилтийг тогтмол гаргаж ажилласнаар бидний багаар ажиллах, бусдыгаа дэмжих чадварууд сайжирч, сургалт үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйн өөрчлөлт гарсаар байсан. Сургалт үйл ажиллагаанд ашиглах захим сургалтын хэрэгтгүүнийг эдгээр чиглэлийн хүрээнд боловсруулан ажиллаж байна. Ингэснээр сургалтын зорилго агуулгад нийцээгүй янз бүрийн захин материал замбраагүй ашиглах биш, харин яг агуулга арга зүйдээ нийцүүлэн сонирхолтой захин хэрэгтгүүнийг өөрсдөө боловсруулан ашиглаж байгаа нь үр дүнтэй байгаа юм. Мөн багш нарын захин ур чадвар, хөгжил, арга зүйд ахиц өөрчлөлтүүд гарч, сургалт үйл ажиллагаагаа уламжилт хэлбэрээр биш, зөвхөн хүүхдийн хөгжилд чиглэсэн сонирхолтой хэлбэрүүдээр зохион байгуулах боломж бүтсээр байна. Мөн багш нарын захин ур чадвар, хөгжил, арга зүйд ахиц өөрчлөлтүүд гарч, сургалт үйл ажиллагаагаа уламжилт хэлбэрээр биш, зөвхөн хүүхдийн хөгжилд чиглэсэн сонирхолтой хэлбэрүүдээр зохион байгуулах боломж бүтсээр байна. Цаг үеийн хурдтай хөгжлийн үед хүүхдүүдэд зохион явуулж буй сургалт үйл ажиллагаанд захим сургалтын хэрэгтгүүнийг багаар оруулснаар хүүхдийн хөгжилд эдгээр ахиц өөрчлөлтүүд гарч байна. Багшийн захин ур чадварт суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажилласнаар багш нар харилцан суралцах, хамтран хөгжих, шинжлэх соёл, арга барил суралцах, багшлахуйд ахиц өөрчлөлт гарах, сургалтын үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр явагдах боломж бүрдэх, мэдээлэлээ дамжуулах, хүлээн авах чадвар сайжрах, хүүхдийн хөгжилд сурах арга барил, сурлагын амжилт ахиц гарах зэргээр олон ахиц үр дүн гарсан. Сүүлийн жилүүдэд захин үйл ажиллагаа хүчтэй хөгжиж байгаатай холбогдсон эцэг эх, асран хамгаалагч, иргэд мэдээллийг захин орчноос чөлөөтэй авдаг болсон. Тийм ч учраас багш бүр олон нийтэд чиглэсэн мэдээллийг оновчтой, зөв зохистой тодорхой хүргэх, сургалт үйл ажиллагаанд болон хүүхдийн хөгжлөөр чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд захин хэрэглэгдэн ашиглах, мэдлэг ур чадвараа дэвшлүүлэх, эдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйд суралцах, өөрийгөө хөгжүүлсэн байх хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм. Эдгээр хэрэгцээ шаардлаганд тулгуурлан багш нарын захин контент боловсруулах ур чадварыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран ажиллах, багшийн захин ур чадварыг хөгжүүлэх, дэмжих, тэднийг хэрэглээ болгох зорилготой хамтдаа хөгжих цаг мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааныхаа туршлагыг танилцууллаа. Хурдтай хөгжиж буй захин хэрэглээнд тулгуурлан байгууллагын түвшинд хэрэгжиж буй бүтээлч контент хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг засан сайжруулах 3 дахь хэлбэрийг боловсруулах, мэргэжлийн хөгжлийн бүлгийнхээ үйл ажиллагаанд уялдуулах, дүгнэлт хийх, цаг үеийн асуудлаа тодорхойлох, цаашид анхаарах зүйлсээ хэлэлцэн ахиц үр дүнгээ тогтмол барьж ажиллах шаардлагатай юм. Хурдтай